За байгалийн чулууг сайхан байглаас нь төвсөн юм чи ингээд ургаанаараа угаагаад ариутгана. Манай ургаанаач одоо ерөөсө хоол хүнстэй холбоотой бүх юмыг нам угаа шүү дээ. Байгалийн гаралтай. Байгалийн чулуун дээр шарсан мах буюу стейк шарж идэнэ. Хачраар нь одоо энэ будааг сонголоо. Энэ одоо 10 шат дамжилгаар шигшигдэж ялгагдсан заяа. Тэгээ манай одооны энэ будааны сонголтууд ч бүр амар их болцсон юм байна. Тэр дундаас тэгээ шижир будааг сонголоо. Манай Монгол улс чи йодын дутагдал өндөртэй орнуудын тоонд ордог юм байна. Тэгэхээр бүгдээрээ йодын дутагдлаа энэ йоджуулсан өндгөр нөхөд аваад. Баянгийн йоджуулсан өндөг. За манай шижир будаа. Янз яасан. Ёо. Ist. Stand up. Hey, vibes. Манай vibes нэр одоо хичнээн төрөл байдаг юм байна. Би ч олон л төрөл уусан да энэ. Усан үзмих. Манай vibes дотооддоо үйлдвэрлэдэг гэхээр амт мамт бол бас итгэмээргүй шүү дээ. Янз. Оо, vibes. Фу, за стектэй амар бол. За дүгдүм. За манай Харбины оруулж ирдэг Агар Юнайтед компани ч одоо Рамдлгээ дахиад ийм пив оруулаад ирсэн баг.
Энэ амар амт байна лагс. Энийг бол яаж ганцаараа барахгүй л дээ. За миний муу төгөдөвч дүүрч юм шүү. Хүү, сэнгэж штэ. За, төлөө. За тэр герман амт нь бол байна.